За өнөөдөр та бүхэнд power chord буюу одоо quint аккордуудыг хэрхэн ашиглаж тоглож сурах вэ гэдэг хичээлийг орох гэж байна. За тэгэхээр quint аккорд гэх юм бол power chord гэхээр биднес юу бодох хэрэгтэй вэ? Нэг орох дуунуудыг л ерөөсөө санаж хэрэгтэй. За жишээ нь одоо юу ч хийж болно л доо. Ерөнхийдөө гоё хэмнэлттэй rock дуунууд бол ихэвчлэн quint аккордоор тоглогддог. За юу ч тоглож болно. За тэгээ quint аккорд ихлээр яаж байр сурах ёстой вэ гэхээр 6 болон 5 дугаар утсыг quint-ээр дуурайд power chord дуурайд сурч хэрэгтэй. За 6-гийн 5 дугаар лааданд 1 дугаар уруу, 5-ийн 7 дугаар лааданд чигчэн уруу гэх ингээд 50 сурч хэрэгтэй. Тэгээд зөвхөн 6 болон 5 дугаар утсаа дуурах сурна. 7 утсыг ингээд хүндж авахгүй, өөр хүндж авахгүй. Зөвхөн 6 5-аар давхар дуурна. Тэгээд 8 зөвхөн 1 2 3 4 5 6 7 8. За дараа нь яг энэ барьсан 2 өнгөө 1 2 лад орчлуулчихна. Одоо 3 дугаар лаадан дээр энэ нь 5 дугаар лаадан дээр гэсэн үг. 1 2 3 4 5 6 7 8. За яг одоо энэ хоёр барьж байгаа дахиад 2 лад орчлуулчихна. 1 2 3 4 5 6 7 8. За дараа нь зөвхөн 6 дугаар утсын quint буюу одоо mi power chord одоо 6 дугаар утас хоосон мөртлөө 5 дугаар утасны 2 дугаар лааданд энэ туруу. Тэгээ энэ хоёр утсаа давхар дуурна. 5 6 7 8. За энэ метрономтой давтах бол маш их үр дүнтэй. Тэгээ метрономтой хийчихэд би тусад нь бас хичээл байгаа ч тэр хичээлийг бас тусад нь үзээд метрономтой яаж давтах вэ гэдэг бас ойлгоод авчихад бол илүүдэхгүй. За тоодод үзье. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8
Одоо 16 болж байна. За дараа нь гитараа хаад сурах хэрэгтэй. За кивэнд 2 аккорд дуурж байгаа юм бол одоо зарим анхан сурж байгаа хүмүүс маань ингээд доотлуулс ингээд дуурайд байдаг. Тэгэхээр яаж шаадаг вэ гэхээр ерөнхийдөө 1-р хуруугаараа одоо 6 хугацааг дарсан байгаа. Тэгээ энэ хурууг хөнгөн 6-р доотлох хугацууд ингээд дуурахгүй болох чинь. Хөнгөн тавьчихна. Тэгээ энэ чинь дуурахгүй. Ингээд. Тэгсэн мэт 6 ч мөн чанга дарах хэрэгтэй байгаа. Яг хурууны өнгөөр бусдууд нь дуурахгүй. За чигчээ хурууга 5 дугаарын 7 дээр тавьчаад бас энэ доотлох хугацааг жоохон хаачна. Хөнгөн тавьчихна гэсэн үг. Бүр нэг чанга даршмал болохгүй. Зүгээр энэ өнгөн дээр хүч өгөөд 5 дугаар цанхад 7 дээр бас чичээр хүч өгсөмжлөө бус туслуугаа зүгээр хөнгөн шүргүүлээд орчих гэсэн үг. Тэгээд доош дахиад нөгөөдөл нуухгүй. Тэгвэл энэ хоёр нь яг зөв өнгөнд дуурж байгаа. За ингээд эхлээд барьж сурах хэрэгтэй. Тэгээд одоо нэг хоёр за эхлээд ингээд задгаа дуурайж сурах хэрэгтэй. За дараа нь хааж дуурах хэрэгтэй. За баруун гарынхаа энэ алган хэсгээр яг одоо энэ алганыхаа энэ хэсгээр утсан дээр тавьчихна. 5 6 утсан дээр хөнгөн тавьчихна. За тэгээ пикээрээ энэ хоёр утсыг ингээд дарчиж байгаа. Тэгээ энэ пикээрээ уцаад цохиж эхэлнэ. Одоо нээж хааж тоглож ингэсэн. За ингээд ерөнхийдөө power chord нэр нээж хааж тоглож сурах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө хуруудаг зөв байрлуулаар үзэж хэрэгтэй. За дараа нь 5 дугаар утсан дээр хийж сурсан бол доотлох утсан дээр. За гэхдээ доотлох утсыг тоглохдоо ерөнхийдөө юунаас судалах вэ? Мигээс судалах вэ? Буюу одоо лада 2-оор ахиулчих. 5-ын 7 4-ийн
9 дээр. За одоо 6 хугацаа хөндөж болохгүй. 6 хугацаа дуух юм бол худлаа болчихно. За 6 хугацааг яаж хаадаг вэ гэхээр энэ дунд хуруугаараа 6 хугацаа нэр хөнгөө ингээд тавьчихна. Тэгээ энэ чинь дуухай болчихно. Дарчмууд чинь дуучих шүү. А дарахгүй бол бас энэ чинь хөдөлгөө муухай дуурай гэдэг. Тийм учраас зүгээр дунд хуруугаараа хөнгөө энэ чинь хаачна. За спака. Хараад спака. За, ерөнхийдөө одоо энэ Eminem 8 Miles гэдэг одоо чандаг штэ тий. Тэр киноны энэ саундтрак дээр бас бэлтгэлийг айгүй хөөрхөн амархан болдог. За 6-гийн 5-ийн 7, 4-ийн 9-дээр тавьсан байгаа. За хуцууд хаа. Тэр нөгөө баруун гараа бас хаагаас сурцсан байгаа штэ тий. Нээж 2 сохлоо. Тэг чичээ урганыг ийшлүү чинь. 10 бодож чинь. Сла. 10. За ингэж дасгал хийсэн power chord тоглосон ч бүгдээрээ нэг гоё punk mank дуунууд шиг юм уу тий одоо жишээ Манай сугийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байдаг 400 удаа өнгөтэй subscribe гэсэн товчгоор үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөлжин товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчнуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.